бол малын хоригдлоо нүд малын 9% эзэлж байгаа одоогийн байдлаар малчдын хувьд тулгарч байгаа хамгийн том бэрхшээл нь сэтгэл санааны хямрал, стресс байна. Өглөө болгон хот руу орохдоо малчид ямар мал маань өгсөн болгож айсан байдалтай, санаан зовсон байдалтай хот руугаа орж байна. Энэ стрессийг яаж даван туулах вэ? Яаж нэг нэгэндээ сэтгэлийн дэм үзүүлэх вэ? Талаар сургалтыг бол Дэлхийн зам Монгол олон улсын байгууллага, мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулсан. Дэлхийн зам Монгол олон улсын байгууллага энэхүү хүндрэлцээ цагууд малчтайгаа хамт байгаа. Тухайн одоо үйл ажиллагаа явуулж байгаа улс орн нутагт гамшиг болсон тохиолдолд тухайн гамшигт өртсөн иргэдэд тусламж үзүүлэх ийм одоо чигүүрэгтэйгээр ажилладаг. Өнөөдөр Баян зөвлөлтийн 29 дугаар орооны өөрчлөлт авсан 10 үдгийг манай сүргөөж байгаа нэгтэй болгож байна. Оны цаг алдалгүй хариу арга хэмжээ авах нөхцөл байдлыг бүрдүүлж бас одоо тодорхой хороодод улс орн бомб, шадан техник, агав хэрэгцээг бас нийлүүлэх ажлыг зохион байгуулсан.